За сайн байцгаана уу? Та бүхэндээ сайхан гайхалтай өглөөний мэндийг хүргье. Миний хувьд энэ өглөөг гайхалтайгаар эхлүүлээ. Учир нь Баянзүрх дүүргийн эрүүгийн иргэн одоо анхан шатны шүүхтэр шүүх хурлаанд ороод за тэгээд үйлчлүүлэгч эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлсэн ийм сайхан одоо мэдээтэй ийм шүүх хурл байна. Тэгээд ер нь хүн алдаж болно. Тэгээд санаатаа санамсаргүй одоо гэмтрийг үлдэж болно. Тэгээ гин буруугаа хүлээгээд хамгийн гол нь бусдад учруулсан хохирлоо бол нөхөн төлсөн байх ёстой. Тэгээд энийгээ төлчих юм бол манай хуулинд одоо эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэсэн юм заалт орцсон байгаа учраас энэ заалтыг одоо хэрэгжилж өгөхийг одоо шүүх бүрэлдэхүүнээс бол хүслээ. Тэгээд шүүх бүрэлдэхүүн одоо хэргийн нөхцөл байдал, за тэгээ хувийн байдал, за өмгөөлөгчийн хүсэлтийг одоо хүлээн авч одоо эрүүгийн хариуцлагаас одоо чөлөөлсөн ийм шийдвэр одоо гарлаа. Энэ бол маш их ач холбогдолтой зүйл л ч гэдэг. Энэ яг гэвэл насаараа яв шийтгэлтэй явах тухай асуудал. Гэтэл тухайн хүн бол гадаад дотоод явж болно, хол ойр явж болно тийм ээ. Ажил төрөл явж болно. Тэгтэл нөгөө санамсаргүй үйлдэлсээ болоод гим хор буюу хохирлоо төлсөн хэрнээ одоо тэгээ яв шийтгэлтэй гэдэг ийм мөнхийн тамгатай одоо болохгүй байх л ийм л их зүүн зохицуулчтай. Ингээд одоо дуусаа явж энэ ханд цаашаа машин цаана байгаа да. За юм байна. Машин зөөлгөө төгсөөл дөлөөр бас талархаж байна. Яа зүгээр тэгэд хууль